Ерөнхий бэлтгэгч Кофлер блог. Намайг Хөслөн гэдэг Алийн том охин. Тэгээд Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-р ангийн сурагч. I miss the words we used to say. I miss the sounds of yesterday. I miss the games we used to play like gold. Миний ирээдүйн мэрэгжил бол хүний биеийн хүчнийг сэтгэл санаагаар нь эмчилдэг тийм мэрэгжил сонгосон байгаа. Тэгээ одоо ингээд энэ хамт олонтойгоо ингээд химийн олимпиадад бэлдээд, химийн олон улсын олимпиадад ингээд бэлдээд тэгээд хамт олон байж ажилладаг. Тэгээ сая бол нийт манай сургуулиас 13 хүүхэд хотын олимпиадад орох хэрэг аваад тэгээд хамтдаа ингээд татгалгаа хийгээд ажиллаж байна. Та нараас бодож иж магадгүй эмч болох хүсэлтэй юм байж иж. Яагаад Universe Space цангаа яагаад ингэж дуулаа яваад байгаа юм бэ гэж бодож байгаа. Та нар дуучин цэлгүүнийг мэднэ. Universe Space цангийн график шагналт. Тэгээд ер нь арт түмэн дуучин гэж хэлэгддэг ч гэсэн одоо өөрийн гэсэн шүдний эмгэлтэй тэгээд чимэвчлэр ингээд аюугаа амьдрал өсөл мөрөөдөө дагаа явж байна. Би ч гэсэн яагаад тийм шиг гэж болохгүй гэж өөрийнхөө дуртай юм хийгээ кафе авахаас гадна өөрийнхөө тэр мэрэгчлэрээс сураад тэгээд тийм зорилготой ажиллаж байна. Мэдээж бол эхний ээлжин шилдэг 25-таа орчихно гэж одоо хэрвээ шилдэг 25-таа орчих юм бол граф рам гэж үзсэн бэ. Тэгээ бас манай багш өгн хэлж ирсэн юм аа. Чиний амжилт гаргах чинь энэ жил биш ээж болно. Энэ сарч биш ээж болно. Ер нь дараа жил ер нь тэгээд дараа жил ч гэсэн ингэ амжилт гарахгүй ээж болно. Гэтэ хамгийн гол нь чи тэр дэрсэн зорилгодоо нэг л өдөр хүрэх чинь хамгийн чухал юм шиг гэдэг. Тийм болохоор хичнээн шантарсан ч гэсэн ингэ багшаасаа урам зориг аваад найз нөхдөдтэй хамт ингэ суугаа ажиллаж байгаа болохоор тэгээд шантрахгүй тэгээд явж хат амар тус тэмтэй байдаг. Манай сургуулийн сурагч бүслэнтэй амжилт хүсье. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Met you downstairs in a bar and heard your rolled out sleeves and your scolded shirt. You said, what did you do with him today? And sniffed me out like I was Tangerine. 'Cause you're my fellow Mackay. Hand me your Stella and fly. By the time I'm more to done, you tear me down like a rug of more. I cheated myself, like I knew I would. I told you I was trouble. You know that I'm no good. Sweet Dragon, Jamaica and Spain. We're like how we were again. I'm in a tub of your honesty. Lick your lips as I suck my face. Then you knock as little carpet burns. My stomach drops and my gut turns. You shook, and it's the word to truly stuck the knife in thought. I cheated myself, like I knew I would. I told you I was trouble. You know that I'm no good. I cheated myself, like I knew I would. I told you I was in trouble. You know that I'm no good. Баярлалаа. За. Хөдөлгөөн дууг чимдэг, дууг амьлуулдаг гэдэг үнэн л дээ. Тэгвэл дуу хүнийг хөдлөх ёстой болохоос хүн хөдөлж дуу нь хоёрт орох ёсгүй болов уу гэж би бодож ил байна л да хувьдаа.
Тэгэхээр арай жоохон хөдөлгөөн нэгдсэн болов. Хэрв яг дотроос ч ингэ гарч ирж исэн хөдөлгөөн бол тэр чи ойлгодсон шүү дээ тий. Тэгээ тиймлэр ийшээгээ 3 алах нь хойшоогоо 2 алах нь урагшаагаа гэдэг ингэсэн иймэрхүү байдалтай анзаарагдлаа л да. Тийм анх эхлэхдээ л ерөөс өнгө чин шал ондоо дуурайд гисэн тий. Өнгө чин өсөөл их гэсэн. Тэгэл дараад нь овоо өнгөрөөгөө босоод орчих шиг боллоо. За би болвол тэнцүүлье. Баярлалаа. За сайн байна уу. За миний дуулалтын хувьд бол би юу ч ойлгосонгүй. Хамгийн сүүлийн тэр дээшээ гардаг хэсгээр л чи дуулах шиг боллоо гэж л надад санагдлаа. Ерөөсөө дуун дээр ажиллаагүй байна. Уул нь их хөөрхөн дуулахаар хүүхд юм байна. Гэтэ туршлага тэгээд дуун дээр ажилласан. Одоо тэмцээн гэдэг талаасаа бол их муу бэлдсэн байна. Миний дуу уушлаараа. Дараа жил бас бэлдээд ороод ирээ гэж сайхан ингээд план дэр. Яагаад тэгэж ч юм бэ? Миний ерөнхийдөө сонсгол байна. Хэмжээ жоохон байна. Тод дуулах хэрэгтэй. Ерөөс сонсогдохгүй. Залгигдаад тэгээд ингээд яг хуу гадна талын харизма бол ингээд харагдчихэд. Гэхдээ нэг гол өгөгтүүн харагдахгүй. Тийм учраас өшөө бэлт хэрэгтэй миний дөө. Тэ. Миний энэ дууны стил яг чиний бүжигтэй хүн яг зөвлөдөө чин сэтгсэн чи яг зүг байхгүй. Гэхдээ гүйцэтгэл буруу болоо явчлаа. Яг их чинь зөв хэлсэн чамаа. Дууга дуулахаас өмнө чи хөдөлгөөнө бодоод байна. Хөдөлгөөн чи ямд зүгээр л донж үзүүлэх болоо. Энэ зүгээр донжил хэрэгтэй чинь. Тэрээс заавал ингэж хөдлөх шаардлага. Чи дууга бидэрт үзүүлэх ёстой байсан. Би бас ингэж за өнгө нь хаана гарах гээд байна. За хаана хэдэд явах гээд байна. Хөрхөн тембэр сонсогдож байна. Ажиллаж болох юм болов уу гэд сонсох гээд л арай болохгүй юм ээ. Тэгэхээр дараа жил ороод ирэх. Мэдээ? Чамд авьяас байна. За. За сайн байна уу? Сайн байна уу? Emma Winehouse өөрөө ямар дуучин бэлээ? Ямар тийм итгээд. Тийм нэг жоохон хинэггүй хамаагүй өглөө босоод хамаагүй ингээл гараа явчихмаар тийм нэг стилтэй ер нь тэ байж байгаа байдал нь нэг жоохон болохгүй замаар явдаг ч юм шиг тийм нэг ньюс юм гараал тэ. Тэгэхээр уран бүтээлч гэсэн ерөнхийдөө нэг жоохон тиймэрхүү далдаа шүү дээ өөрөө хүн байсан. Тэгээд Emma Winehouse ингэж бүжгэлдэггүй нэгдүгээр энэ несмистим гэдэг нэг юм байдаг л да одоо юу гэх тийм нийцшгүй юмыг чи ингээд холбоо ячих шиг санагдлаа надад. Харин ч намбарууд эсрэгээр гарч ирээ чи яг Emma Winehouse-ын тэр чиглэл рүү нэг жоохон хамаагүй нэг одоо нарыг чиглэлдэг шиг тий нэг жоохон энгийн хөдөлгөөн хийгээл илүү дуулсан бол чамд яг өнөөдрийн байдлаар илүү гоё уран бүтээл гарах байсан юм болоо. Гэтэ би яг чамаа 3 мөгээд ингээд 2 гоё ногоон байвал зүгээр юм болов гэж бодож байна. Баярлалаа. За амжилт хүсье. За ямар ч байсан дуулаад гараад ирлээ. Тэгээд юу нь хамгийн их гомдолтой байна? Би хэрвээ надад боломж өгөө цаашаа тэнцүүлсэн бол цааш илээх боломжтой байсан гэж бодож байна. Гэтэ яг угаасаа юм нэгээр дуустдаг тий. Дараа жил ч гэсэн байгаа. Тэгээд сая шүүгчдийн шүүмжилж байгаа хийсэн багц ер нь бүгднээс их юм ойлгож авлаа. Тэг хүн бас ялагдаж сурах хэрэгтэй. Мэдээж алдаа гарахгүй бол тэр ялсан амжилт ямар ч амтгүй тийм болохоор. Баярлаа. Тэгэхээр энэ жил магадгүй жоохон тийм байна. Ирэх жилийн амжилтыг чи үнсэж байгаа юм билүү те? Тэгэхээр ирэх жил заавал ирж оролцоороо. Угаасаа энэ тэмцээн уралдаа маань илүү их чанартай, илүү их одоо үр бүтээлтэй амжилттай явагдана. Тийм учраас чамайг ирээсэй гэж хүсэж байна. Баярлаа. Нулимстаас салаад яах юм бэ тхүү? Сэтгэлээр битүүнараа ирэх жил уулзъя. За баярлаа. Хэрвээ чамайг ирэх жил ирнэ гэвэл би ирэх жил энд байж. За заавал ирнэ. Хэрвээ ирэхгүй гэвэл би ирэх жил залуучууд шавнараараа хөтлүүлчих. Байж. Окей, thank you. Ирэх жил уулзъя. За, тэгчээгээрээ за.